За бид яагаад боловсролын багц хуулиар англи хэлийг 2 дахь хэл болгож 3 дугаар ангиас англи хэл заах гэж байгаа вэ гэж. Ер нь яагаад бид нар англи хэл сурах ёстой гэж. Дэлхийн хүн ам бол 7 тэрбум хүн ам амьдардаг. Энэний бараг 2 тэрбум илүү нь бол үндсэн англи хэлтэй одоо улс орнд амьдарч байгаа. Эсвэл одоо улс орн нь англи хэлийг 2 дахьч одоо хэл болгож зарласан улс орнд амьдарч байна гэж ойлгож болно. За тэгэхээр үндсэндээ дэлхий дээр одоо 60 гаруй улсууд өнөөдөр англи хэлийг үндсэн хэлээ болгосон байна. Бусад улсууд нь бол англи хэлийг 2 дахь хэлээр болгож одоо алын ёсоор зарласан байна. Тэр өнөөдөр яагаад англи хэлийг бид монголчууд ер нь сурах ёстой юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр өнөөдөр судалгаа хийж үзэхэд англи хэлээр ярьдаг хүнийг англи хэлээр ярьдаг хүнтэй харьцуулахад англи хэлээр ярьдаг хүн аливаа нэг албан тушаал дээр очиж ажиллахад бол цалингийн хэмжээ нь англи хэлгүй хүнээс 35%-аар өндөр байдаг. Англи хэлтэй хүнийг англи хэлгүй хүнтэй харьцуулахад бол ажил албан тушаал дэвших магадлал нь одоо 50%-аар илүү байдаг гэсэн ийм судалгаа байгаа. Өнөөдөр ер нь яагаад Google-ийг энтгэх хүн удирдах байгаа юм. Өнөөдөр Microsoft-ыг өнөөдөр яагаад энтгэх хүн удирдах байгаа юм. Өнөөдөр Англи улсын ерөнхий сайдыг яагаад энтгэх хүн болов гэдэг бол энэ бүхэн бол англи хэлний нууц. Англи хэл хүн бүртийн боломж олгож байгаагийн илрэл гэж ойлгож болно. Өнөөдөр манай монгол хүүхдүүд дэлхийн шилдэг ихтэй сургуульд одоо суралцаа гэдэг хүсэл хүүхэд бүхэн энэ мөрөөдөлд байгаа. Тийм учраас энэ мөрөөдлийг биелэх цорын ганц боломж бол би англи хэл гэж бодож байгаа. Тийм учраас хүүхэд бүхэн өнөөдөр хаан сурч гэн, аль сургуульд сурч гэн, аав ээж нь хэн байна, аав ээжийнх нь орлого ямар хаш үйл шалтгаалж хүүхэд бүхэн өнөөдөр англи хэл сурах тэгш боломжоор хангах ёстой гэж ойлгож байгаа. Тэгэхээр цөмөрөө англи хэл сурцгаая.